Сайн мэцхан үзэгчтэй Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдөр манай студид хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал социологч Инх Баатар л өргөд ирээд байна. Өдрийн мэнд хүргэе танд. За өдөр мэнд. За тэгэхээр монголчууд өнгөрсөн 7 хоногт 9 дахь удаагийн парламентын сонгуулаа хийлээ. За нэг 70 орчим хувийн эрсдэлтэй 126 гишүүнтэй анхны парламентыг сонголоо. Тэгэхээр энэ үйл явдалтай холбоотойгоор за хоёулаа яг уу сонгуул тэр яллаа, энэ яллаа, тэр унлаа гэж ярих нь бас яг уу одоо иргэд хангалттай мэдээллүүдийг авч байгаа байх. Тэгэхээр энэ сонгуулийн үр дүнгээс гадна бид нэр одоо энэ сонгуулийн тогтолцооноос юу харваа? За ер нь энэ парламент гэдэг зүйл, сонгуул гэдэг зүйл биднэрт ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаас нь яриа гэж үрсэн. Эхний асуулт. За бид нэр ингээд болсон болоогүй парламентын арчлал гэж яриад, парламентын засаглалаа хөгжүүлэх гээл. За ингээд одоо юу ч гэсэн нэг энэ өн дээр үндэслээд сая парламентынхаа тог тэлээ томсгочлоо. Ингээ өөрчлөлтүүд хийгээд байд. Зарим хүмүүс бол энэ парламентын засаглал гэдэг юм чи манай аюулгүй байдалтай шууд холбогдно гэдэг тайлбар өгдөг. Тэгэхээр энэ талаас нь хоёлаа яриагаа эхлэе. Ер нь энэ аюулгүй байдал, сонгуул, парламент гэсэн гурван зүйл ямар үеэлтэй холбоотой? Бидний сонгосон замыг тодорхой түвшинд сэлбэрч идэг, бэхжүүлж идэг процесс бол сонгуул. Тэгэхээр ардчилсан сонгуулаа бид нар ямар тач зохион байгуулад төлөөллүүдээ сэлгэж болж байгаа нь бол Монголд ардчлал оршиж байгаагийн хамгийн том баталгаа гэж хэлж байна. Гэхдээ бид нар үүгээр дамжуулж ямар институцийг байгуулад байгаа гэдэг дээр төдийлөн нэг их ярихгүй байх шиг санагдаад. Парламентын институц өөрөөр хэлбэл Монгол улсад ямар ач холбогдолтой юм? Яагаад чухал юм? Зөвхөн одоо үндсэн үйл төрийн эрх барих дэд байгууллага гэж зац учраас юм уу гэдэг асуудал. За аюулгүй байдал талаас нь холбоод ярих юм бол Монгол улс бол хоёр том хаалттай дэглэмийн дунд оршиж байгаа. Ардчилсан улс. Тэгэхээр ийм хүчтэй эдийн засгийн хувьд, за зэрэг зэвсгийн хувьд ер нь олон улсын түвшинд эзлэх байр суурийг бол тэргүүлэх ийм хоёр улсын дунд харьцангуй бага нөөцтэй ардчилсан Монгол улс хэрхэн удаан хугацаанд оршин тогтнох вэ гэдэгт бол парламентын институцийн гүйцэтгэх хүргэл тэргүүлэх чухал үүрэгтэй. За яагаад гэвэл Монгол улс бол одоо маш хамааралтай гэдгийг бол одоо бид нар үгүйсэх нь утгагүй. Ихгүй хөршүүдээс ийм хамааралтай хөршүүдээс ийм хамааралтай нөхцөлд тэднээс ирэх тодорхой шаардлага, дарамт шалтгаалтуудыг зөөлөж, шингээж, тархаадаг хилцүүлгийн процессороо дамжуулж товчхондоо бол тэндээс ирэх энэ харилцаанд бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг институц бол парламент. За үе үеүл хүчтэй удирдагчийн тухай ерөнхийлөгчийн засаглалч гэдэг юм уу? Ийм яриа бол дэгддэг. За ер нь бол бас нэлээд өндөр байдаг. Яагаад тэгэхээр бол энэний үндсэн шалтгаан бол би нэг хоёр шалтгаан байна гэж харж. За нэгдүгээрт иргэдийн хувьд бол яваагүй зам бүхэн сайхан гэдэг. Өөрөөр хэлбэл бид нар заа ингээ парламент 30 жил явсан ч болохгүй байгаа юм чинь нөгөөх нь сайн юм байна те. Хүчтэй удирдагчтай бол бид нар ингээ хурдан хөгжих юм байна гэдэг. За магадгүй одоо нэг хүний дэглэмийн үед бол дэд бүтцийн ч байдаг юм эдийн засгийн хөгжлөд тодорхой түвшинд бол урт тастай явдаг. За тийм жишээнүүд байгаа. Гэвч энэ нь урт хугацааныхаа хөгжил хувь хүмүүсийн эрхчлөөнд бол хамгийн алтай байдаг хэлбэр те. Тэгэхээр иргэдийн хувьд бол за энэ нь болохгүй байгаа юм чинь гэдэг үүднээс л эсрэг үүсэх хандлаганд амарч. За улс төрчдийн хувьд бол зөвхөн ганцхан шалтгаан. Эрх мэдэлтэй хүмүүсийн хувьд. Тэр нь бол за ерөнхийлөгчийн засаглалтай байж болохын за байх юм бол одоо тэр нь бий байж болох юм а гэдэг үүднээс л хандж. Тий. Бусдаар бол улс төрчдийн хувьд бол улс төрийн өрсөлдөгч нь хязгааргүй эрх мэдэлтэй өөрийг нь яаж чадах тийм боломжтой нөхцөл байдлыг бий болохыг бол хүсэхгүй. Тэгэхээр бол тодорхой зорилготой тийм хүмүүс л үнийг дэврэгдэг те. За үүгээр дамжуулж тодорхой өөрийн хувийн эрх шигээс гүйцэтгүүлэх сонирхолтой байдаг хандлага. За түүнээс бусдаар бол Монгол улсад бол одоо парламентын тогтолцоогоо хэрхэн шүгжүүлэх вэ гэдэг дээр л бид нар үзэл санаа гэдэг үнд зүйлээ нэгтгэх хэрэгтэй байна. Тэгэхээр ерөнхийлөгчийн засаглал гэдэг дээр дахиад нэг зүйл асуухад одоо ерөнхийлөгчийн засаглал руу шилжих тухай үнэхээр одоо та сая хэлж байна. Манайд бол тиймээрээ их гарсан, олон гарсан. За бүр Чингис хаантай аваач зөөрлүүлж ирэл. Арай ойрхон түгээс сэтэн бол дарга чавалсан гаяраал. Ингээл дахиад бид нар тийм удирдахч хэрэгтэй бүтээн байгуулалт явах хэрэгтэй гэл. Ярьж л байдаг л да. Тэгвэл үнэхээр одоо бид нар Америк нэгдсэн улсын засаглалыг мэднэ, ерөнхийлөгчийн засаглалтай газар. За Франц байна, хагас ерөнхийлөгчийн засаглалтай. Гэх мэт одоо нэг үлгэр жишээ аваад идэх зарим ардчилсан улсууд бол ерөнхийлөгчийн засаглалтай. Гэхдээ ардчлалаа бол хадгалж авч үлдээж чаддаг. Монголд л ерөнхийлөгчийн засаглалтай болцохоор тэр хүн дарангуулагч болно гэж яг яагаад бид нар үзэх хэрэгтэй вэ? Ер нь бол сонгуулийн тогтолцоон дээр хүртэл ярьдаг те. Аль нь давуу талтай, аль нь сул талтай ингээд бид нар жоох урт хугацааныхын түүхэн хөгжлийг аваад үзэх юм бол тухайн тогтолцоо болоод тухайн систем тэр орныхоо суур өгөгдлүүд нь юу юм бэ, нөхцөл байдлууд юу юм бэ гэдэг дээр л
шилтгаалж байгаа. Давуу тал нь сул тал нь авах. Тэгэхээр жишээлбэл Монголын ардчлалын хамгийн том дархлаа бол ардчилсан үзэл баримталтай. Одоо би аль нэг намайг дэмждэг гэж хэлж байгаа юм биш. Ерөөсөө ардчилсан үзэл баримталтай. Эрхчлөөгөө дээдэлдэг, тэрийг хамгаалж чаддаг. За тийм иргэд байгаа нь бол зөвхөн дотоодын засаглалынхаа хувьд дархлаа гэхээсээ гаднаас ирэх аюул занлын хувьд ч гэсэн хамгийн өндөр дархлаа гэсэн. Тэр иргэд өөрсдөө тэрийг ойлгодог, дэмждэг баг. А өнөөдөр бол энэ манайд бол туйлын доогуур байна. За энэ бол олон шалтгаантай. Нэгдүгürt энийг бол одоо зориудаар одоо сонгогчдыг бол хямдхан байлгахтай. Боловсралгүй байлгах нь бол өнөөдрийн тодорхой түвшинд бол үр ашигтай байдаг шүү. Тодорхой хэсэг хүмүүст улс төрчд. За уул нь бол энэ ардчилсан системээр цаашид замны хөгжиж гэж байгаа бол бид нар хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх, чадваржуулах, нэгдмэл үнэт зүйлтэй байх гэдэг ингээд ойлгосон. За гэтэл өнөөдөр бидний үнэт зүйлс юу вэ? Бид нар юун дээр нэгддэг вэ те? Бидний юу хүндвэл бид нар бүгдээрээ тэрийг дургуцаж, эсэргүүцэж хамгаалдаг вэ те? Өмгөөлдөг вэ гэж харах юм бол одоо тийм зүйлс их ховрхон болчиход. Өөрөөр хэлбэл бид юу бидний хийлгэж гарыг. Юун дээр ирээд бид нар бухимддгийг. Юуг л хүлээн зөвшөөрч болдгийг те. Нийтээрээ юуг бид нар сайн гэж үзэх вэ, юуг муу гэж үзэх вэ гэдэг маань бол маш тодорхой болчихсон. Тэгээ тийм учраас бидний хин нэг хэсэг нь ингээд их мундаг цойлж гарч ирээд улс орныг хөгжүүлнэ гэхээс илүүтэйгээр нийтээрээ 1% ахих нь бол илүү үр дүнтэй гэж хэлсэн. Нэг шатах. Тэгэхээр энэ бол үзэл баримтлалын хувьд ойлголттой явдаг гэсэн. Тэр яг таны асуултад хариулахад бол бидний нөхцөл байдал бол харьцангуй урт хугацаанд ардчлалын замаар чөлөө сонгуулийг гэдэг замнсан улсуудыг бодвол сүр дархлаа нэг сул байгаа гэсэн. За сүүлийн энэ сонгуулийн процессыг ажиглахад ч гэсэн сонгуул эхлэхээс өмнө бол сонгуулийн сурталчилгаа бол эхэлсэн шүү дээ тий. Тэ албан бусаар. Албан бусаар бид нар чинь хэд хэдэн нэвтрүүлгийг бөөндөө үзлээ тий. Үзэхээс өөр аргагүй. Ардчилсан улсад ийм процесс одоо байж болдгийм үү гэж хандмаар тий. За ангийн жишээр бол сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуулийн шийдвэр гарах одоо чухал нөлөө үзүүлдэг мэтгэлцэн, нээлттэй асуулт хариулт, сэтгүүлчдийн микрофон гэдэг зүйл бол Монгол улсад байсангүй тий. Та жишээлбэл 20 сэтгүүлчийг өмнөөс болгож за хүссэн зүйлээ асуу, би хариулъя гэдэг улс төрч хаана байна тий. Тэгээ ингээд харах юм бол бид нар маш амархан ингээд хомигдох тийм эрсдэл бол байгаа гэсэн. Товчхондоо бол одоо монголчууд бол дасан зохицох чадвар их сайтай гэж өөрсдөө дүүлгэж ярьдаг. Тэгдэг. За би хувьдаа бол энийг бол их сул тал гэж бодож байна. Яа тэгэхээр бид нар бол авилгад маш сайн дасан зохицож байна. Дарангуйлалт ч одоо энэ маягаараа бол дасан зохицох өндөр магадaltaй. Дарангуул төрлөө гэж, дарангуул төрлөө гэж боддог. Тэгээ тэрийг өлгийдэн авахд бэлэн байна гэсэн үг. Тэгэхээр ийм дасан зохицох чадвартай ийм дархлаа султай байгаа хүмүүсийн хувьд бол ер нь дасан зохицно гэдэг чинь дархлаа сул байгаа гэж шинжүүд. Энд чинь маш олон зүйл дасан зохицохгүй байх хэрэгтэй. Одоо өнөөдөр жишээлбэл сонгуулиар сөрөг хүчин болноо, хязгаарлана, та бүхний эрхшгийг хамгаална гэж улс төрийн хүчнүүд маань гарч ирмэгцээ. Эргээд эвснэ гэдээ ярьж байна гэдэг бол тэгээ энийг одоо бид нар байж болох зүйл гэдээ үлээгээд авч байгаа нь бол Монголд бол энэ олон нийтийн санал бодлыг одоо тандж, судлаад өөрөөр хэлбэл иргэдийнхээ юу хүсэж байгааг мэдээд за түүнийг нь зөвөөр чиглүүлэх. За дээрэс нь түүнд нь уялдсан бодлого хэрэгжүүлэх гэхээс илүүтэйгээр бид нар олон нийтийн санал бодлыг дураараа чиглүүлж чадна. Товчхондоо бол тэр хүний юу бодож байгааг мэдхээс илүүтэй юу бодохыг шийдэж чадна гэдэг хандлага давмгаа болчих. Тэгээ яг энэ ингээ шинжүүдийг бид нар ингээ нийтээр наваад үзвэл дээрэс нь бид нар засаглалын институцүүдийнхээ хөгжил процессуудыг өнөөгийн байдлыг аваад үзэх юм бол Монгол улс бол энэ арчлаас ухрах эрсдэл бодтой байна. Эрсдэл маш энэ зүг байна. Тэр утгаараа бол ерөнхийлөгчийн засаглал институт гэдэг бол богино хугацаанд одоо дарангууллын хаалттай дэглэн болох магадaltaй хичээл гэдэг. Надад зүгээр нэг ийм анзаарагдаад байдیں۔ Бид нэр одоо үндсэн хуулиараа бол парламентын арчилсан улс, арчилтай улс гэж ярьдаг. Гэхдээ манайх бол яг бодит байдал дээр баг хагас ерөнхийлөгчийн засаглалтай болчиход байгаа. Зүгээр тэр ерөнхийлөгчийн институцийн эрх мэдлүүдийг албажуулаагүй, хуульчлаагүй байхад тийм байгаа юм чи хэрвээ үнэхээр одоо ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэхэд чиглэсэн алхам их юм бол таны хэлдгэр маш богино хугацаанд дарангуул руу шилжих магадaltaй болов те. Тэгэхээр энэ дээр нэг асуудал үргэлж яригддаг. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд за эхний ерөнхийлөгчийг үнийг хэлэхэд сайн мэдэхгүй байна. Хоёр дахь ерөнхийлөгчөөс эхлээл тухайн цаг үеийнхаа Монголын улс төрийн хамгийн нөлөө өгөх хүн ерөнхийлөгч байсаар ирсэн. За ерөнхийлөгч одоо 98 онд засгийн газар байгуулах үйл явцыг бараг хагас жил гаруй 8-9 сар гацааж чадчихжээ. Тэ? Тэрнээс хойшоо бүхий л ерөнхийлөгч нар өөрийнхөө эрх мэдлийг лавшруулах, нэмэгдүүлэх үе шаттай алхмуудыг хийж ирсэн. Улс төрийн талцал хаваагдлын одоо гол шалтгаанууд нь ерөнхийлөгчийн институтээс гарч байгаа үйлдэлүүд байсан. Олон кейсэн дээр засгийн газартайгаа хаагардаг,
хоёр том намынхаа аль альны дотор өөрийн фракцийг босгодог ч юм уу те. Ийм байгаад байгаа нь өөрөө нөгөө нэг бид нар нэг юм хараад нэг парламентын арчлалыг төгөлдржүүлнэ гэж тийшээ чиглээл зүтгэл яваад байгаа мөртлөө бидний үйлдэлүүд дандаа эсрэг рүү яваад байдаг те. Тэгэхээр үүний учир шалтгаан юунд? Маш олон хүчин зүйлийг нэрлэж болно. За суур шалтгаан бол ер нь бид нар энэ улс төрийн намуудаа хариуцлагажуулах хэрэгтэй. За сонгуульд өгөхөд сонгуулийн бус үйдэж ч гэсэн одоо ингээл за тэр нам сайн муу гэдэг нэг юм талцхан дамгаална л та. Бод байдал дээр бол бид нар улс төрийн намуудыг ямар нэгэн байдлаар үзэн ядах эсвэл ингээл дахин шүтгэхээс илүүтэйгээр хариуцлагажуулах хэрэгтэй. Фанатизмаар хандах хэрэгтэй. Яагаад тийм ерөөсө прагматик хандах хэрэгтэй. Яагаад гэвэл улс төрийн намын хүний нөөц өөрөө төрийн шийдвэр гаргах төвчний хүний нөөц болоод явж байна. А бид нар ч гэсэн улс төрийн намаар дамжуулж өөрсдийнхөө төлөөллийн эрх мэдлээ хэрэгжүүлж байна бод байдал дээр. Тэгэхээр улс төрийн нам цаашдаа ийм бохир тодорхойгүй хаалттай дотоод дарчилсан биш байх юм бол манай улс ирээдүйдээ засаглал сайжирна гэж хүлээх ямар ч боломжгүй. За харьцангуй бас нөхцөл байдлууд сайжирч чинь. За тэр нь юу гэлж ийм гэхээр улс төрийн намын тухай хууль батлагдлаа. 7 сарын 1-ээс эхлээд хэрэгжээд явах хэрэгтэй. За өнөөдрөөс энэ чинь ер нь болчихж байна гэсэн. Тэгээд ингээд цаашлах юм бол жишээлбэл нэр дэвших процесс сайн юу болчих вэ? Тий. За нэг нам бол маш ингээ олон нийтэд таалагдах нэрсийг гаргаж ирж байна. За нөгөөтөл бол үнэхээр хүмүүсийн урам их болсон нэрс гаргаад ирж байна, тий. А гэхдээ л аль альных нь нэр дэвшилт яг ямар шалгуураар юу болоод гараад ирсэн бэ гэдэг нь тодорхойгүй байх чинь. Тэгэхээр бид нар хичнээн сайхан хуулийн зохицуулт хийгээд яг хэрэгжих талбар дээр очиод ингээд хаалттай тодорхойгүй эсвэл бидний одоо муугар бодчлох бүх процесс тэнд болж явах юм бол эндээс гарах бүх шийдвэрүүд буруу болно гэсэн. Тэгэхээр улс төрийн нам хаалттай бол засаглал хаалттай, улс төрийн нам авилгатай бол засаглал бас хаалттай, улс төрийн нам дотоод дардчилгүй бол засаглал бас арчилсан байх боломжгүй л гэсэн. Тэгэхээр ерөөсөө Монголын ард түмний нийтлэг эрх шиг бол энэ улс төрийн намуудыг намын дотоод асуудал гэж байхгүй. Яагаад тэгэхээр энэ бол олон нийтийн зүйл. Тэгэхээр тэр байгууллагуудыг дотроо яаж хийдэг, дотроо юу болж байгааг нь тусдаа асуудал гэж үзэхгүйгээр бүх нийтийн асуудал гэж үзэх гэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Ардын намын хурал болж байгаа процесс тэдний тосоо засаглал эрүүл байх гэх нь бол монголчуудын нийтлэг эрх шиг. Арчсан намын хувьд ч гэсэн, хүн намын хувьд ч гэсэн бүгд яг адилхан гэсэн. Тэгэхээр урт хугацаанд бол эдгээрийг сайжруулах нь бол суур одоо шилтгаан тий хөгжүүл процесс болох хэрэгтэй. А дараагийн хувьд бол миний түрүүний хэлдэгчлэн олон нийтийн ойлголт мэдлэг соёлын хувьд сайжрахгүйгээр улс төрчид бол бас өөрчлөгдөхгүй. Яагаад тэгэхээр улс төрчид бол сонгогдохыг хүсэж байгаа улс төрийн амьтан. За тэгээд сонгогчид юу хүсэж байна? Сонгогдохын тулд түүнийг л өгнө тий. За сургууль барь, цэцэрлэг барь, зам эсвэл ажлын байр нэхэд байвал тэр чи өгөө гэж жаал сонгогдно. А хэрвээ иргэд нэгтгэх зүйлсээ өөрчлөх юм бол улс төрчид бол за одоо бараг хагас жилийн дотор дахин төрсөн юм шиг өөр хүмүүс бол чадах тийм хүмүүс. А гэхдээ иргэд нэг өдөр бүгдээрээ одоо ухаалаг болоо л тий. А эсвэл бүгдээрээ ингэс хэрэг за одоо хариуцлагатай авах хэрэгтэй мэн эсвэл процесс гэдэг чинь ингэдэг юм байна гэж таньж мэдэх боломжгүй учраас энэ дээр институт болохын хувьд бол улс төрийн намууд өөрсдөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Жишээлбэл одоо Монголын одоо арчсан нам арчил хүний эрхийг ингээл одоо хамгийн түүгээд гол нам гэл ингээд өөрсдөө харуулахыг зорддог. Хэрвээ тийм бол арчсан намын дэргэд яагаад иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, иргэний эрхийг хамгаалах институцууд яагаад хөгжив? Яагаад огт байхгүй юм гэдэг асуудал. А нөгөөдөөр улс төрийн нам жишээл Монгол Ардын нам бол социал демократ үзэл баримталтай бол яг өөрийн үзэл баримтлалын үрээнд бодлогоо явуулж байгаа хийгээд иргэдэд тэр үзэл баримтлал ийм гэдгээ бодитоор таниулах үйл ажиллагаа яагаад явуулах гэдэг гэсэн. Тэгэхээр бодит байдал дээр юу болж байна гэхээр Монголын сонгуул бол ерөөсөө бүтцийн сонгуул болж ирсэн. Товчхондоо хэн хамгийн том бүтцийг өгсөрсөн. Одоо хар ярианы хэлгээр хэлбэл хэн хамгийн олон хүнийг өөрөөсөө хамааралтай байлгасан нь ялдаг тийм тогтолцоо болчих. Тэгэхээр энэ тогтолцоо өөрчлөгдөөгүй цагт бол нөгөө иргэдийн хүссэн яг цэвэр улс төрч гэдэг юм уу те. Эрүүл улс төр бүртгэл ямар ч боломжгүй болчихно. Тэгээ би эдгээрийг багцлаад шийдэх нь бол бидний нийтлэг архишгүйгээд аюулгүй байдлын хөвч ачаал бүгдэлтэй те. Мэдээж улс төр өөрөө бид нар улс төрчдөөс ёс зүй шаарддаг, ёс суртахууныг шаарддаг. Тэгэхээр тэр бүхэн намаас эхлэх гэдэг нь шүү дээ. Ер нь санаад чимэл те. Ерөөсөө намаас эхлэх. Те. Намаас эхлэх. Гэтэл манай намууд бол одоо үзэл баримталж байхгүй гэж хэлж болохоор таасаа хэлж социал демократ гэчихэд тэрийг яг сурчлаад байгаа юм уу гэхээр үгүй. Социал демократ болохоор хүмүүс сонгоод байна уу гэхээр бас үгүй болчиход байна те. Тийм нарийн хариул одоо нэр дэвшүүлсэн хүмүүс нь яг намынхны үзэл баримтлалыг дэмждэг хүмүүс юм уу гэхээр яг эсрэг юм ярьдаг хүмүүс явж байгаа шүү дээ. Бага тодорхой зарим нэг хүмүүс байгаа. Одоо эрхчлээ одоо барууны үзэл дээр тулгуурласан юу ярьдаг хүмүүс байгаа. Бүр баруун зүг гэж мэддэг хүмүүс ч байгаа тэр дотор. Аль намд.
Тэгэхээр эргээд энэ хоёр бүлэглэл нэг нь бол одоо ирэх барьж байгаа том аппарат манай улс төрийн үндсэндээ үндсэн хүчин гэж би бол ардын намыг хараад байна. А нөгөө талд бол гол сөрөг хүчин гэдэг ийм имижтэй 30 гаруй жил явлаа. Засагласан он жилийн тооцоход ч гэсэн. Тэгэхээр зүгээр ардын намыг дэмжиж гин үгүй эсвэл ингээд нөө түүхийн улбаатай манай одоо өвгдээдсэн хэлмэгжсэн хүмүүс ч юм уу арчилсан намыг их дэмждэг яадаг нэг ийм л хандлага руу орчод байна. Тэгэхээр эргээ үзэл баримт хэрэг зүйл алгаа. За парламентын чадвар дээр дахиад нэг зүйл яригддаг. Бид нар ингээл гişүүдээ хараал шоолоол инээлтэл элдв янзын гой гой нэр хоч өгөөл хийж байгаа үйлдэлүүд нь шог хашуун болол. Дуулж бүжгэлдгээс нэхлээд ч юм ингээл нэг шоолол байдаг л да. За шинэ парламент дээр ч гэсэн элдв янзаар хилүүлж эхэлж байгаа гişүүд гараад ирлээ. Наа чи юугаа чаддیں۔ Тийм л хүн штэ, ийм л хүн штэ. Ямар ч боловсралгүй штэ. Наа чин тэгдэж штэ. Тэгэхээр нөө парламент гэдэг институт төлөвшөхөд, парламентын арчил төлөвшөхөд энэ хувь гişүүдийн иймэрхүү хандлага гэдэг юм уу чадвархад ард иргэдийн итгэл нөлөөлж байгаа бол. А эсвэл нөгөө талаас нь ярих юм бол одоо ер нь парламент гэдэг чинь ямар бодож байгаа хэвчээ. Одоо хүмүүс зарим нэг хэсэг нь ярьдаг л хуульчтай, эдийн засагчтай, инженерүүдээ л оруулъя. Наад бүх дуучнаа болиё гэл. Ер нь парламент яг ямар учиртай бүтцээ. Тэр талаас нь харах юм бол. За парламентын институтс гэдэг ярихлаар бол маш олон зүйл ярьж байна. Маш өргөн үрээтэй. Гэхдээ хамгийн ихэнд дурдсанчлан аюулгүй байдал талаас гадаад харилцаа талаас харах юм бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болох институт бол парламент. Дотоод нөхцөл байдалтай уялдуулаад хэлэх юм бол ер нь иргэдийн эрх чөлөөний баталгаа болох институт бол парламент. Тэгэхээр бид нар сайн ч бай муу ч бай ер нь парламентаа яаж бэхжүүлж тордох вэ, сайжруулах вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Манай байгууллага бол жишээлбэл парламентыг бэхжүүлэх нь бол засаглалын үндсэн зорилго гэдэг үндсний хөтөлбөр болгоод жишээлбэл явдаг. За тэр хүрээндээ бол United Info Hub гэдэг вебсайт ажиллуулад бүх улсын хурлын гишүүдээ мэдээлэл, хөрөнгө оруулалтын мэдүүлэг, эсвэл хууль баталгад өгсөн саналтай эрсцэн мэдээг бол ил тод болгоод явж байгаа. Иргэд өөрсдөө тэрийг нь хараад бас улс төрчдийг хяндаг байгаасаа гэдэг үгнээс. За маа тогтсон нэг буруу ойлголт бол улс төрчдөө зөвхөн сонгуулиар хариуцлага тооцдог гэдэг ойлголт. За энэ бол маш буруу ойлголт. Улс төрчдөө бол өдөр болгон хариуцлага тооцох боломжтой байна. Яагаад тэгэхээр парламентын хэд 3 гол зүйл. Нэгдүгээр иргэдийг төлөөлөх хэрэгтэй. Шийдвэр гаргах түвшинд. Иргэдийн төлөөлөл. Хоёрдугаарт бол хууль тогтооно. Гуравдугаарт хуулийн хэрэгжилт болоод гүйцэтгэх засаглалтаа хяналт тавьдаг. Ийм чиг үүргийг хэрэгжүүлдэг хүмүүсийг бид нар сонгодог гэсэн. Тэгэхээр сонгуул гэдэг маань юу вэ гэхээр бид нар ерөөсөө энэ 126 онд бол ажил олгол явуулж байгаа ажил олгогч нь болж байна гэсэн. Яг тэгэхээр бид нар бөөндөө асуудлыг хэлцэж барахгүй учраас өөрийгөө төлөөлүүлэл нэг хүн явуулж байна гэсэн. Тэгэхээр парламентын институт болоод тухайн нэг гишүүн тавигдах хамгийн чухал шаардлага бол төлөөлөх чадвартай байх гэдэг зүйл. Иргэнийг төлөөлөх чадвартай. Тэрнээс биш тэр бүх байна уу, инженер байна уу, эдийн засгч байна уу, хуульч байна уу гэдэг бол тийм чухал биш. Тэр хүн төлөөлөх чадвартай юм гэдэг эсвэл. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр бөхч байж болно, дуучинч байж болно, эдийн засгч байж болно. Гагцгүй тухайн тойрог болоод нийт ард түмний нийтлэг эрх ашигыг төлөөлөх чадвартай л юм байна. За энэ нь бол төлөөлөх чадвар гэдэгт бол төлөөлөхгүй байх чадварыг бас оруулж байгаа. Тэр нь бол бусад нөгөө хувийн эрх ашигуудыг, жижиг эрх ашигуд, бүлгийн те бизнесийн явцсан эрх ашигуудыг төлөөлөхгүйгээр нийтлэг эрх ашигт ажиллаж чадахгүй гэдэг чинь л төлөөлөх чадварын хамгийн чухал шалгуур юм. За тэр утгаараа бол парламентод байгаа хамгийн хөгшин эрхтэй гишүүн ч гэсэн хамгийн залуу эмэгтэйг эрх ашигыг төлөөлөх чадвартай байх хэрэгтэй гэсэн. Түүнээс биш залуу хүн парламентод залуу хүнийг төлөөлдөг, эмэгтэй хүн гарч иж эмэгтэй хүнийг төлөөлдөг гэдэг бол бас буруу ойлголтоо. Бид нар парламентод байгаа бүх хүнээс нийгмийн бүх үлгийг төлөөлөх ойлгох чадвартай байх хэрэгтэй. Тэрийг шаарддаг. За хоёрдугаарт бол тэр хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй. Би тань сонирхолтой гээд энэ номыг авчирсан. Энэ улсын эрх гэдэг юм. За энэ ном бол 1914 онд нийслэл хүрээнд хэвлэгдсэн. Одоо бичигдсэн гэх юм. Цэвэн жамсрын үг. Тийм. Жамсрангийн цэвэн гой. Одоо гартаж гүйцэтгэсэн. За захиалагч нь бол тухайн үеийн ерөнхий сайд, анхны ерөнхий сайд нам сүрэн багчаад. За тэгээд 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлчлаа. Одоо бид яаж хөгжих юм бэ? Монголчуудын тэр чинь бол аюулгүй байдал өнөөгөхтэй харьцуулшгүй эмзэг байгаа цаг үе шүү дээ. Яг тэр цаг үедээ л Монгол улс яаж хөгжүүл Монголын дүр урт удаан хугацаанд Монгол орн сайн хөгжих нь гэдэг дээр харьцуулсан судалгаа хийлгэсэн. За ингээд дэлхийн тэргүүлэх улсуудын үндсэн хууль тогтолцоог судалсны үндсэн дээр энэ улсын эрх гэдэг бүтээлийг бол гаргасан. За энэ дээр гарсан хамгийн онцгой зүйл бол тэр харьяат иргэдийн хувийн эрх гэж. Хүмүүсийн хувийн эрхийг тунхагласан.
Одоогийн хандлага бол монголчууд 1990 онд л эрхчлөө гэдэг үгийг сонсоод л тэ. Тэрнээс хойш орж ирсэн одоо импортын бүтээгдэхүүн гэж ойлгоод шүү дээ. Эрхчлөө, ардчлал гэсэн зүйл. Энэ дээр бол бид нар 110 жилийн өмнө монголчууд тусгаар тогтнолоо зарлагдмагц. Өөрийнхөө эрхийг өөрөө мэдэх боломжтой болмогц. Эрхчлөөгөө хүмүүс эрхчлөөтэй байж улс хөгждөг юм байна. Эрхчлөөтэй хүн бүтээдэг юм байна. Эрхчлөөтэй хүн хөгждөг юм байна гэдгийг 110 жилийн өмнө тунхагласан. Тэгэхээр үүнээс хойш л ер нь энэ шин дутам энэ арчлаас ухарч хандлагатай ярьдаг те. Хаалтай дэглэмийг дэмцэн утгатай юм ярьдаг хүмүүс бол энэ эрхчлөө гэдэг чинь бид нэр тусгаар тогтнол олж авах цагтаа бичиж ирсэн. Дуугарж ирсэн, тунхаглаж ирсэн. Зорчих хэрэгтэй, захидал харилцааны хэрэгтэй. Тэр бүхэл богд хаант үедээ хүртэл нийлээж агсаж цуглах хэрэгтэй гэж бичсэн. Богд хаан байгаш, богд хааныг байх үед нь хүртэл богд хаан улсын эзэн боловч энэ улсыг бол өөрийн ховын өмч мэт үзэж болохгүй гэж бичсэн. Тэгэхээр энэ бол хэд хэдэн зүйлийн нотлохоо. Тэр нь юу гэхээр энэ эрхчлөө, эв нэгдэл, хөгжлийн асуудал бол ерөөсөө монголчуудын суур одоо банк тийжээс үзэлсэн. Нөгөөтэйгөр бол үе үеийн үндэсний сэхэтнүүд одоо сэхэрсэн хүмүүс нь бол ямагт эрхчлөөнд тэмүүлж тэрийг хамгаалдаг гэдгийг бас нотлохоо. Тэгэхээр энэ бол өнөөгийн ерөөсөө энэ төр улсад зүтгэх гэж байгаа иргэний нийгмийнхэн болоод энэ чиглэлээр сонирхож судалдаг ер нь Монголын иргэн болгоны бол заавал нэг уншиж таньж мэдэх хөтөл болж. Тэгэхгүй бол бидэрт ямар их боломж байгаа, ямар үн цэнээр олцсон бэ гэдгийг бид нар мэдэхгүй байхгүй. Тэгээ байж байгаа 30 жилийн өмнө нэг ороод ирсэн. Тэгэл зүв бурууг л маргалдал байж идэг тийм л зүйл гэж ойлгоод байна. Гэтэл бол энэ бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын, нийгмийн үнэт зүйлсийн да. Юун дээр байсан бэ гэдгийг харах боломжтой. За тэгээ хамгийн харамсалтай нь бол энэ бүтээлийг захиалж, даалгаж бичүүлсэн ерөнхий сайд болоод өөрөө бичсэн хүмүүс нь бол бүгд хорлогдож болоод одоо харин хэлмэгдэж бол амиалцсан байдаг. Тэгэхээр бид нар ер нь энэ байгаа энэ процесс юмнуудаа нэгдүгээр үнэлэх хэрэгтэй тийм ач холбогдлыг нь ойлгох хэрэгтэй гэдгийг хэлгээд. Парламент бол ямар чухал вэ гэдэг. Хоёрдугаарт бол парламентууд бол одоо ингээл сонгуулиар ялал ороод ирсэн бол хинч орж ирж болно. За тэр бол гол нь төлөөлөгч. Тэр түрүүний 3 чиг үүргийг хэрэгжүүлэх чадвартай байхыг бид нар шаарддаг шүү дээ. Гэхдээ хамгийн чухал зүйл бол бид нар энэ парламентын гишүүдийг л чанаржуулаад парламентын институт гэж харуул энэ өрөөсгөл юм л. За би бас тэгж бодчихсон. Гишүүнийг шалгахжуулаад. Гэтэл парламентыг бэхжүүлэх, парламентыг хамгаалах гэдэг бол парламентын дэг ёсыг сахиулах хамгаалах юм бэл. Яа тэгэхээр парламент гэдэг бол тэнд сууж байгаа 126 он ерөөсөө биш. Парламент гэдэг бол институт, парламент гэдэг бол дэг ёс. За тэр нь юу хэлж байгаа юм гэхээр ард түмний төлөөлөл болохын хувьд тухайн нийгмийн харилцааг зохицуулж байгаа хуулиудыг дэг ёсныхын дагуу хэлцэх, батлах үйл явц. За шулуухан хэлэхэд бол 20-24 оны парламент бол энийг бол үнэхэрийн дэвсэлсэн энэ дэг ёсыг. Хууль тогтоомжийн тухай хуулиар зөрчиж хууль оруулдаг. Хэлцэж байгаа хуулиудыг үндсэн гол хуультай хамааралгүй асуудлуудыг дагалдах хууль болгож өөрчилдөг. За хамгийн гол зүйл бол хууль тогтоох процесс нь өөрөө иргэд болоод тухайн хуулийн хэрэгжилтээр эрх шиг хөндөгдөх талуудаар заавал хилцүүлэг явуулж иргэдийн оролцоог хангасан байна. За тэр оролцоо бол цэвэр дүр хэсгсэн байдлаар саналыг нь сонсдог. Хизээч иргэд саналын товёогийг нь гаргаж өгдөг. За хуулиараа бол саналын товёог гэж зүйлтэй түүнийг гаргах хэрэгтэй. За хууль тогтоох үйл ажиллагаанд гишүүдийн ашиг сонирхлын зөрчил байгаа бол тэрийг бас зохицуулдаг. Тэр болгон бол хэрэгжихгүй байгаа нь бол өнөөдөр парламентын институцийг сулруулж байгаа хамгийн том хүчин зүйлс болж байна. За яг одоо холбоо гүйтсэн би дараа нь ярих боломж гарах байх гэж бодож байна. Тэр бол одоо шинэ тутам бүрдсэн 126 гишүүнтэй парламентод байгаа тулгарч байгаа гол асуудал сорилтууд юу вэ гэдэг тухайд. Тэрнлэг орохоос өмнө би дахиад нэг зүйл тодорхойлох. Одоо хуулиасаа ерөнхийлөгчийн институт байх ёстой хуулиар зааснаас илүү хүчрэг байгаад байгаа тухай нэг ярьсан. Ерөнхийлөгчд гэдэг хүчтэй улс төрийн фигур. Үүн дээр одоо юу гэдгийг ерөнхийлөгч ард иргэдээс улс төрийн сонгуулиар сонгогддог ямар нэгэн байдлаар нөлөөлдөг бол. Одоо мэдээж зарим судлаач нар ярьдаг л да бид нар герман шиг болъё гэвэл парламентаас ерөнхийлөгчөө сонгодог болчихё. Тэгээ эрх мэдлийн хүнчээ. Ста нэг германы ерөнхийлөгч одоо Штайнмайер гэл нэг жинхэнэ символик одоо ёс төдий бэлэгдлийн төдий хүн байгаад байна шүү дээ. Эсвэл Японы эзэн гэдэг ч юм уу те. Төрийн тэргүүн мөртлөө улс төрийн эрх мэдэл их багтай. Тэгэхээр энэ бид нар өөрөө анханасаа яг 92 оны үндсэн хуулийг бид нар сайн гэдэг. Бид нар одоо тэр үндсэн хуулийг хийсэн баталсан хүмүүсийг хүндэлдэг, биширдэг, нэрийг нь дурсдаг. Гэхдээ энэ дээр нэг тиймэрхүү
ерөнхийлөгч ард иргэдээс сонгогддог ч юм уу одоо тухайн үндсэн хуулийн зарим нэг тулгуур заалтууд нь парламентын арчилт өөрөө тэг болоод идэв юм шиг байна. Тийм тал бол байгаа. За гэхдээ бол ерөнхийлөгчийн институцийн эрх мэдлийг үлгэрштэйгээр ер нь хомж байгаа тийм. 2019 онд үндсэн хуулиар бас нэмэлт өөрчлөлт өрөөл ерөнхийлөгчийн институцийн эрх мэдэл нэлээд хомигдоод оронд нь засгийн газрын буюу ерөнхий сайдын эрх мэдлийг бол үлэмж нэмэгдүүлсэн. За гэтэл бол парламентод нэг нам нь үнэмлэхүй олон болчих юм бол өөрөө бас нэгдэлт олгож байгаа даваа талууд нь сөрөг тал харуулж байна. Үндсэн хуульдаа маш ойрхон богино хугацаанд өөрчлөлтүүдийг жишээлбэл оруулчихж байна. За тэрний эерэг сүргийг бол одоохондоо дүүнэхэд эртэлж одоо хортой байж магадгүй өөрчлөлтүүдийг жишээлбэл хийж байна. Энд чинь тогтворгүй байдал хөтөлж байна. За нөгөөтэйгүр энэ дээр холбоотлоход хамгийн асуудалтай зүйл бол улсын хурл буюу парламент бол засгийн газартай хариуцлага тооцох чадвартай байх хэрэгтэй. Бодлого боловсруулаад тэрний өрөө. Гэтэл 2020-2024 оны одоо энэ бүрэн эрхэнд дуусж байгаа парламент бол үндсэндээ засгийн газартай хяналттай ямар чадваргүй байсан. За эсвэргээрээ засгийн газрынхаа хуулийн нэгжийг ажилласан. Засгийн газраас орж ирсэн хууль болгон батлагдсан. Хилцүүлэггүй шүүн. За тэр үтгэл парламентын дэг ёсыг зөрчиж байхад тэрийг хамгаалж дуурах гишүүд байгаагүй. Бүлэг байгаа. Тэгэхээр энэ нэг талаасаа юуг харуулж байгаа гэхээр бүх юм нэг талтай гарчих юм бол бас одоо Монгол шиг улсын хувьд бол бас хэрсэлтэй болж байна. Тэгэхээр ерөнхийлөгчийн институц бол тодорхой улс төрийн хувьд бол бас юм задралыг үүсгэждэг. Шулуух хэлэхэд дандаа задрал үүсгэдэг. Тэр нь бол задрал үүсгэх гэдэг нь бол бас тийм дандаа буруу ш. Яагаад тэгэхээр одоо бүх юм хүчээ нэгтгэчихээр бүх юм нэг талтай гарчихлаар бид нар л одоо сайн гэж бас бодоод байна шүү дээ. За гэтэл эргээд асууя. Өнгөрсөн 8 жил яг ямар том төслүүд Монголд хөдлөв? Монголын аюулгүй байдлыг хамгаалсан тийм. Одоо монголчуудын эдийн засгийн дархлаа бэхжүүлсэн, эдийн засгийг өсгсөн. За боловсрол эрүүл мэндийн салбарт явсан ярьж болно. Яг ямар том төслүүд хөдөлсөн бэ? За ингээд харах юм бол яг өнөөдөр ч гэсэн ингээд хамтарсан засаг байгуулнаа. Ингээд эвлэржиж том төслүүд явдаг юм уу? Хүчээ нэгтгэх гэдэг. Тэгээ би харин энэ дээр эргэлзээд байна. Өнгөрсөн 8 жил бид нар яг ямар том төслүүдэд хөдөлгөж ямар хүч тутаад хийж чадаагүй гэдэг асуулт. Нийт суудлын 80% эзэлж байгаа олонхтой байсан юм. Тэгэхээр энэ мэтийн бас юм явуургүй үндслүүдийг гаргаж парламентын тогтолцоогоо гэмтэж болохгүй байгаа. Яагаад тэгэхээр үндсэндээ сонгогчид бол харчилсан нам, хүн нам болоод одоо бусад намуудад эрх баригчдыг хязгаарлаа тийм. Хит бас нэг талтай гарч ин тэнцвэрийг хангаа гэдэг сөрөг саналууд бол сөрөгчнүүдээр бас их цугларч тэдний саналыг өндөр болгосон. Дэмжиж байгаа даа биш. Тийм, ер нь бол дэмжиж байгаа гэхээс илүүтэйгээр байгаа саналууд их хүчтэй тийм. Тэнцвэрийг хангах бас тийм томоохон зорилго. За гэтэл тэр саналуудыг цуглуулчаад гарч ирэнгүүтээ эргээд нөгөө сөрөх хөстэй газартайгаа нэгдээд нэгдмэл эрх ашигтай болно гэдэг бол үндсэндээ үл энэ парламентын тогтолцоонд учруулж хамгийн том хор хөнөөл. Тэгээд тийм засаг бүрдчих юм бол парламентод сөрөх хүчин гэж байхгүй, хяналт гэж байхгүй. Төвчөндөө л одоо бидний одоо энэ баг догмотлоо ярьж байгаа манан гэдэг нэр томьёо чинь дараагийн хөлбөр нь гарч ирнэ гэсэн. Яг тэгэхээр нэгдмэл санхүүтэй, нэгдмэл эрх ашигтай тийм. Тэгээ эн чинь бол өөрөө дүр хэсгсэн өрсөлдөөн болно гэсэн. Дандаа тохиролцоо явна гэсэн. За ард түмэн бол сонгуулиар асуудлыг шийдээд байна гэж боддог. Гэтэл үндсэндээ бол шийдэгдэхгүй. Тэгэхээр энэ бол парламентын институцид учруулж болох хамгийн том хор нь бол тийм болохоор л одоо энэ арчилсан нам хүн нам бол ирэх биш нэг юм засагт орчихгүй байх гэдэг горьдлого байна. Ямар ч итгэл алга зүгээр горьдлого. Яг бид нар өнгөрсөн 30 жилд 30 гаруй жилд янз янзын парламент үзлээ. За 92 2000 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентууд бол үндсэндээ бараг сөрөг хүчингүй байсан. 70-аас дээш суудлыг нэг тал авч ийсэн. Бид нар тэрийг одоо мэдж байгаа санаж байгаа. Ялангуяа 2000 оны парламент бол нөгөө дөрвөн задарсан юм суудал нь дөрвөлээ дөрөв өөр намаас ч юм уу байсан тийм. Ингээд асуудалтай байсан. Эргээд сөрөг хүчний тэнцвэр хангагдах ёстой гэж сонголт хийчихэд байхад нийлцэн тохиолдолж байна 2008 онд. Стандарт бус засгийн газар гэж бид нэрлэдэг. Тэр үед яг оюутлахын гэрээ хөдөлсөн атрийн явсан гэл нөгөө хуулиа ихэндээ ярьдаг. Хэмжлэх хэд төвлөрчхөөр яг маш буруу жишг тогтоож байгаа ч гэсэн тэд үтсийн хөтөлбөрүүд их хөдлөх хандлагууд байдаг тийм. Гэхдээ тэр 4 жил дотор хөдлөх боломж нь байсан мөртлөө бүр тэр хойно хэлсэн асуудал зөндөө байгаа. Төмөр замаас эхлээд бүр хаягдсан зүйлөөч байгаа, ухарсан зүйлөөч байгаа. Ерөөсөө тэр үед бол нэг бие дагч гишүүн, иргэний зорин ногоо намын нэг гишүүн тэ одоо хоёр бие дагчч байл. Тэрийг сөрөг хүчин болгоод орхицсон тэ. Яг одоо тэрийг давтах юм бол болохгүй л гэдэг. Маш уртаа. Маш уртаа. Яг тэгэхээр энэ аль нэг намыг дэмжихгүй тухайд биш. Парламентын институцийг бэхжүүлэх тухайд. Намын төлөвшлийг ярьж байна.
Одоо бидний нийтлэг хэрэг шиг бол бид нар парламентын тогтолцоогоо бэхжүүлэх ёстой, намуудын төлөвшлүүдийг сайжруулах ёстой. Аль алинд нь дагалдуулаад биш ерөөсөө зэрэгцүүлээд иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх ёстой. За энэ бол өөрөө Монголын улс төрийн болоод цаашид нийт нийгмийн хүрээнд ярих юм бол ер нь манай аюулгүй байдалд хасарч болно шүү. Энэ бэхжиж. Гэтэл энийг тохиролцоогоор шийдэх гэдэг шүү. За энэ дээр онцлог хэлье. Жишээлбэл Монгол Ардын нам нэр дэвшүүлсэн одоо жагсаалтаар нэр дэвшүүлсэн хүмүүс донд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, Монголын үйлдвэрчний ерөнхийлөгч байж л шүү дээ энэ хоёр. Тийм билээ. За энэ бол одоо эрүүл зүйл шүү дээ. Эрх баригч намтай одоо бизнесийнхнийг болон ажилчдыг төлөөлж ерөнхийдөө л эрх баригчлтгүй аль ч нам байсан гэсэн. За тэр дундаа эрх баригчтай хувьд бол эн чинь сөрөгчин байх хэвээр институцүүд байна. Үйлдвэрчний эвлэл гэдэг бол эрх баригчтай хөдөлмөрчтэй эрх шгийг, ажилчдын эрх шгийг хамгаалаад тулж идэг, мөргөлдөж идэг институт. За ингэж цалингийн доод хэмжээг өсгөө бууруулах, татварын асуудлууд дээр яг нийгмийн даатгал шимтгэлийг яаж шийдэх вэ? Тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоо системүүдийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр иргэдийн эрх шгийг хамгаалж тулдаг газар. За нөгөөх нь бол худалдаа аж үйлдвэрийн танхим бол бизнес эрхлэгчдийн эрх шгийг хамгаалаад татварыг нэмэх юм уу яах юм те? Татварын одоо бизнес эрхцэн орчин чинь доктортой байж чадчихна уу? Гадны хөрөнгө оруулагчид ингээд дотоод хөрөнгө оруулъя гэдэг эрхлэр хязгаарлаад идэг энэ хуулиуд ямар ч учиртай ингээд бас л тэдний эрхийг хамгаалаад мөргөлж явах хэвээр институцүүдийнх нь сонгуулиар сонгогдоод тэдний төлөөлнө эрх шийг хамгаална гэж сонгогч ерөнхийлөгч нар эрх баригч намынхаа чагсаалтанд орно гэдэг бол одоо Монголд миний түрүүний хэлдгээр юуг одоо зөв юуг буруу гэж үзэх вэ гэдэг нь замраагаа алдсан учраас тоохгүй байх шиг байна. Энэ бол байж боломгүй. Ичгэвтэр те. Эрх баригч нам институт болохын хувьд ч энэ хэдийгэ тусдын институт болгож одоо улсынхаа хөгжлийг бодож байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрсдийн эсэргүүцдэг дургуг нь хүргэдэг байж болно. Гэтэ тэр институт улс орны эрх ашгийг аюулгүй байдлаар бодох юм бол бат төх байх хэрэгтэй гэж үзэх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийн эрх шиг хамгаалдаг институцийн тусад. Одоо ингээд бүгд нэг дор орчихлоор хин хинээс үрэх. Тэдний гишүүн болоод орж. Тэр тийм боломжгүй гэж хэлэх гэдэг. За одоо ингээд ийм институцууд нийлсэн. Дээрээс нь сөрөг хүчнүүдтэй сайдын судал эрх мэдэл амлаад төсөв амлаад ингээд нийлчих юм бол үндсэндээ л сонгуул маань дүр гисгсэн одоо жүжиг болж хувраад эцсийн дүндээ бүгдээрээ л нийлээд найрладгийн байж та гэдэг ийм тогтолцоо одоо нарратив үүсгэж байна гэсэн. За энэ бол одоо Монголын ардчлалт тулгарч болох бас хамгийн ортой жишээ шүү. Иргэд бас парламент итгэхэ болчихно. Өөрөөр хэлбэл парламентын институт чинь тэнд ажиллах боломжтой болчихно гэсэн. Бүгд ингэ нийлж байна. Монголчууд бол ерөөсөө саяны сонгуулиар бид нар ямар ч үс ардсан сонголтоо гэдгийг харуулж чадлаа л да. Тэгээ ямар ч үс иргэд бол тэнцвэрийг маш их хүсэж байгаа гэдэг нь бол үр дүнгээс харагдсан. Тойрогт Монгол Ардын нам Элтав ялтуудыг байгуулсан ч гэсэн намд өгсөн саналуудыг харсан бол ерөөсөө 70 мянган л зөрүү байгаад байгаа шүү дээ. Ардчилсан нам ямар байсныг бид нар мэдж байгаа. Тийм мөртлөө ардчилсан нам ерөөсөө ирэх баригчдаас 70 мянган санал цөөх авсан. Энэ бол иргэд хэлдэг хүмүүс магадгүй тойргийн сонголтууд дээр арай мэддэг нутгийнхаа одоо нөлөөтэй гэдэг юм ардын намынхныг сонгосон них тийм мөртлөө төрийн эрхийг бол ардчилсан намд өгөх гээд байна л гэсэн үг шүү дээ. Товчхондоо бол энэ чинь эсрэг саналууд цугларч яах гэж бас ойлгох шүү дээ. Зөвхөн өөрсдөө дэмжиж зөв байна гэдээ гаргаад ирсэн гэж үзэж болохгүй шүү дээ. Зүгээр л улс төрийн тэнцвэрийг ерөнхийдөө бол манай улс төрийн намууд энэ ард хэрэгтээс хэтэрхий холцсны жишээ шүү дээ. Нийгмийн захиалга юу вэ гэдгийг ойлгохгүй шүү дээ. Ягаад бидний саналаагүй? Ягаад биднийг дэмжив те? Монголын нөхцөл байдал юу вэ гэдгийг ойлгохгүй гэсэн. Хамгийн харамсалтай. Тэгээд эн чинь бол нөгөө л намын чадварын асуудал дахиад өндөгчлээ юм л да. За гэхдээ сонгуул өөрөө яг сонгуулийн өдөр шийдэгддэг гэвэл тийм биш болж байна. Хамгийн чухал үйл сонгуулийн өмнөх нэг жилийн хугацаанд батлагдж байгаа сонгуулийн тухай хууль. За энэ сонгуулийн тойргийг хуваарлаж байгаа тогтоолоор шийдэгдэж байна. Тэгэхээр Монгол улс цаашдаа бас л энэ системээ бэхжүүлээд парламентаа институцээ чадвартай байлгыг гэвэл холимог тогтолцоон шилжсэн бол маш том давуу талуудыг бол авчирна. Гэхдээ энэ том тойрог бол үндсэндээ энэ нэг боломжууд олгож исэн тогтолцоогоо унгаасан л шийдвэр. Одоо холимог пропорционалаар жижиг намууд олгож байгаа эрхийг бол үндсэндээ томсгоод асуудалтай бүр асуудалтай болгоод ирлээ. Тийм. Ер нь бол сонгуулийг ямар ч хөлбөрөөр мэдээж явуулж болно. Гэхдээ энэ чинь ард түмэн өөрийнхөө төлөөллийн дээд байгууллага, эрх барих дээд байгууллага төлөөлөл болгож байгуулж байгаагийн хувьд хамгийн чухал шалгуур нь бол сонгуул бол өрсөлдөх боломжтой байх хэрэгтэй. Өрсөлдөх боломжийг олгож байгаа хэрэгтэй. Гэтэл 3 аймаг 4 аймгийг нийлүүлсэн том тойрог болгосноор үндсэндээ л нэг 300 хүний доторх л өрсөлдөөн болгож байгаа гэсэн. Тийм. Өрсөлдөөнийг. Сонгуулийн үр дүнг харсан. Орон нутагт байгаа хөдөө бол одоо хэдэн тойрог 5 6 тойрог байгаа болов тий. Орон нутагт ч 7 тойрог байна уу? 7 баха. Тий. За юу гэсэн хөдөөний тойргууд дээр бол
ардчилсан нам ардын намын нэр дэвшигчид одоо 7 мандаттай бол эхний 14-т, 9 мандаттай бол эхний 18-д, 10 бол эхний 20-д. За 3 мандаттай Баяуулгээд бол эхний 6-т ч гэдэг юм. Ингээд яраатал бичигдсэн байлээ. Ерөөсө ганцхан хүн хойд бүст нь ард түмний өвч намын дарга маань 40,000 санал аваад манааны нэр дэвшигчдийн ардчилсан нам ардын намын нэр дэвшигчдийн дундуур орсон. Ганцхан тохиолдол байгаа. Тэгэхээр нөө жижиг намуудаас бол яг мэдээж өмнө нутаг орондоо ажиллаж исэн, өмнө дэвшиж исэн, бас боломжийн санал авч исэн хүмүүс байсан шүү дээ. Тэднэрт хүртэл бололцоо бол улам хүнд болчиход энэ жижиг тойргууд. А дээрэс нь тойргийн хуваарлтын асуудал төр надад нэг одоо за би баян үлгийг тусна гаргасныг бол яг хүмүүс янз янзын өнцгөр тайлбарлаж байгаа. Тэрийг бол байж болох юм а гэж одоо хараад орхиё. Уулын ч яг ингээд нэг аймгийг дангаар нэг ямар үндэслэл хийж байгаа надад ойлгомжгүй харагдаад. Гэтэл одоо налаах багнуур баханга гэсэн аслагдмал 3 дүүрэг бүр 2 мандаттай тусдаа тойрог. Хүн амын тоогыг сонгогчдын тоогыг бус тойрогтой харьцуулжгүй бага байдаг ч юм. А тэгснэ Улаанбаатар хотод сүрэг хүчний засгалдаг ганц дүүргийг өөр дүүрэгтэй нэгтгэсэн ч юм. Одоо ингэснээр нөө сүрэг хүчний санал авах боломжийг бол хөрөх гэдэг шүү дээ. Яг ингээд нэг яг яах гээд байгааг нь мэддэхгүй тогтолцооны нэг ийм шинжүүд харагдаад байна л да. Ягаад Сүхбаатар дүүрэг тустай биш байхад Налах дүүрэг тустай байх хэрэгтэй. Тэн зүгээр Шадар сайдын тойрог болохоор тэгж байгаа ч юм уу те. Тэгэхээр энэ тогтолцоо ийм байхын ач холбогдол нь окей одоо сул тал нь юу вэ? Ер нь үе үеийн сонгуулийн явуулуудыг бол эрх баригчдын дандаа л өөрсөндөө ашигтай гарал те. Дараагийн явалтаа авахын тулд хийжсэн шүү дээ. Ганц удаа энэ эсрэг хийсэн нь бол 2012-оос 16 онд засгалсан ардчилсан нам 16 онд бол яг эсрэгээр нь хийж одоо өөрсдөө амийг орлох үйлдэл хийсэн байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн тэр хүмүүс шийдвэр гаргаад нэг нам ялгаж байгаа тухай асуудал биш шүү дээ. Ер нь энэ нам өөртөө дотооддоо бэхжиж ингэж ирүүл биш байгаагаас болоод тухайн намд хүч хөдөлмөрөө зориулж байгаа маш олон энгийн жирийн дэмжигчид тэднэрийнхээ нуруунд дээр энэ нам орж байгаа гэдгийг ойлгохгүй. Тэднийг зөвхөн сонгуулийн үеэр ашиглах хэрэгсэл болгодог, өөрсдийнхөө гар хөл болгодог тийм тэрнээс биш. За тэгээд нэг тодорхой юм одоо бол өөрсдийнхөө эрхшигт үйлчлүүлэх зорилгоор нэг ингээд эсвэл санхүүжилт байдаг юм албан тушаалуудаар торгоодгоос бишээр ер нь энэ улс төрийн намууд жирийн дэмжигч гişүүдийг хөнгөж үздэг юм. Бод байдал дээр зүгээр л ашиглах юм хүний нөөц одоо арга хэрэгсэл гэж хардаг болсон. Тэгээ энээс болоод улс төрийн нам дээр гарч байгаа нэг буруу шийдвэрээс болоод маш олон хүний амьдралд өсвөрөөр нөлөөлж бод байдал дээр. За энийг бүр онцлоод хэлэхэд том тойрог болгож байгаа дээр яагаад сүрэг хүчний удирдлагууд энийг дэмжсэн бэ гэдгийг бол үнэхээр ойлгохгүй. Аль алинд нь арчилсан шийдвэр бол гараагүй гэдгийг бол мэдчихэв. Ер нь тэр процессыг бол сайн ажигласан, мэдээлэл авсан. Тэгэхээр довчондоо улс төрийн намын удирдлагууд нь ялах зорилготой гэхээс илүү нам дотроо давуу эрх мэдлээ аваад тэрийг наймаалцчих. Тэрүүгээр өөрөө хувийн тоглолт хийж явах, бусдыгаа дарж явах, өөртөө давуу байдал олж явах хэрэгсэл болгочихлоор тэр намыг дэмжиж байгаа маш олон хүний хөдөлмөр үн цэнийг бол хог дээр хайчихна. Яг ялгаа. Тэгэхээр энэ дээр үл хэлэхэд арчилсан нам, хүн нам, сүрэг хүч, ардын нам гэсэн бүгдээрээ адилхан засаглалаа эрүүл болохгүй бол энэ олон мянган дэмжигчд нь бол зүгээр л арга хэрэгсэл байсаар авах. За шинэ тутам гоё хөгжиж байгаа намууд гэж харагдж байгаа боловч дотоод арчилт нь бол маш муу хэвээр байгаа даа. Тэгэхээр нөгөө л намыг сайжруулах гэдэг чинь харж байна. Тэгэхээр намыг сайжруулахгүй юу болж байгаа гэхээр нэр дэвшигчтэй жишээлбэл тохироогоор хуваачглаар энэ чинь ялах боломжтой газар ялагдаж байна тий. Сонгуулийн хөлбөрийг шийдэж байгаа хууль дээр өөрөөсөө буруу бодлого бариад унж байна. За жагсаалтаа зүг гаргаж чадахгүй байна гэдэг ингээд. Тэгэхээр намуудаа яаж эрүүлжүүлэх вэ гэдэг дээр л дахиад нөгөө анхаарах боломж байна гэж. Тэгэхээр нэгэнт энэ бүхэн шийдэгдсэн байна бол бид нар яг сонгуулийн өдөр мянган юм яриад сонголтоо ингэж хийж хилээч гисэн одоо хүссэн тогтвортой яг тэр системийнхээ бэхжихгүй болчихж байна л гэсэн үг л дээ. За бид нар 8 жил үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний олонхтой парламенттай байлаа. За одоо бол ямар ч байсан үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний олонхыг бүрдүүлж чадсангүй. Гэхдээ энэ иргэдийн сонголт тэрийг одоо заавал үндсэн хуулийг өөрчлөх хэмжээнийх болгох гэж эрх баригчид хичээгээд байна гэж одоо харагдаад байна шүү дээ. Сонгуулийн тогтолцооны талаас ярих юм бол бид нар 96-2004 онд дараалж жижиг 76-тай нэг мандаттай 76 төгрөгтэй нэг тогтолцоогоор явсныг статусул сонгуул болгоны өмнө өөрчлөлтөөр хийсэн. За энэ удаагийн нэг авууштай эрэг тал нь пропорционал элемент орсон. Үндсэн хуульдаа тусгасан. Үндсэн хуульдаа тэрийгээ тусгацсан. Ингээд давуу талуудаа үүсгэснээр энэ том тойрог гэдэг зүйл бол тийм итгэхгүй ер нь тэр давуу талуудыг байхгүй болгочиход байна. Бүгдийг л говж яана л да. Тэгэхээр том тойрог бол дээрэс нь өнөөх намын төлөвшлэг гэдэг юм чи үгүй гэдэг. Яг тэр 11 хоорондоо чинь өрсөлдөгч 10-10-тайгаа өрсөлдөхөөс гадна дотроо өрсөлдөө явчихсан. Тэгэхээр
Одоо илэрхгүй байгаа ч гэсэн энэ улсын хурлын актуарч болон ерөнхий одоо сайд нарын томилгоо за тэгээ намын дотоод хөдөлгөөнүүдээр л энэ зөрчил дотоод зөрчил бол илэрч гарч байна. Ерөнхийдөө одоо Монголын намрын улс төр бол маш их зөрчилтэй дунд юм. Яагаад тэгэхээр бид нар том тойрог сонгосон учраас тэр дотор бие биенийхээ эсрэг ажилласан, бие биенийг унгаах гэсэн тийм унгааж чадсан болоо чадаагүй маш их хүмүүс зэрэгцээд гарч ирж байна. За тэр процессын ар дээр тухайн нам эв нэгдэлтэй байна гэдэг бол за яг эрх ашиг эрх мэдэл дээр л төвлөрөхөөс бусдаар бол үнэт зүйлийн эв нэгдэл гэдэг зүйл үндсэндээ бүр байхгүй болчихсон. Тэгэхээр яг энэ байдлаа харсан бол бид нар 2020 онд явуулсан аймаг дүүргээрээ том тойрог байдаг хөлбөр одоо ядаж хэрвээ одоо бүр болох нь бол мэдээж мажоритар систем бол маш их сөрөгдлүүдийг дагуулдаг. Гэхдээ бид нар түүнийг нь балансчлуулах 48 хүнийг жагсаалтаар сонгож байгаа тохиолдолд бол тухайн үлдсэн 78 бол жижиг тойрог байсан ч болно. Яагаад гэвэл баланс хангагдж байгаа нөхцөлч зөвхөн. Яагаад гэвэл тухайн жижиг тойрог дээр очисон намын аль ч нэр дэвшигч байсан хүссэн хүсээгүй намынхаа дэмжлэгийг хуваахгүйгээр хал зөрчилдөнө гэсэн. Тэгэхээр энэ тохиолдолд бол намууд задрахгүйгээр нэгдсэн бодлоготой, нэгдсэн стратегтэй явах боломжууд нь бүрч байна. Намын хөгжил талаас. За хамгийн чухал зүйл нь ингэж жижиг болсноороо нөгөө сонгуулийн зардал хамгийн бага байх боломж бүрдэж байна. За бүр онцлоод хэлье. Сонгуулийн зардлыг бид нар бага болгохгүйгээр дээрээс нь сонгуулийн зардлын зарцуултыг хянах механизмаа хөгжүүлэхгүйгээр Монголын сонгуул бол зөвхөн мөнгөтэй, баян, танигдсан хуучин хүмүүсийн тоглоом хэвээр байх л. Яаж өөрчлөгдөв? Ийм нөхцөлд шинэ хүмүүс орж ирж байгаа мэт харагдаж байна. Гэвч тухайн шинэ хүмүүс бол зөвхөн хуучин хүмүүсийн зөвшөөрлөөр орж ирж байгаа шинэ хүмүүс байна. Бодит байдал. Тэгэхээр бол бидний үсэж байгаа нэг суур системийн өөрчлөлт гэдэг маань бол энэ сонгуулийн зардлыг бууруулахгүйгээр л яагаад ч бий болохгүй. Энэ том тойрог бол сонгуулийн зардлыг бол хэд дахин нэмэгдүүлсэн. Хүртээмжгүй иргэдийг төлөөлөх болон чадварыг бол муутгасан л тийм сонгуул болж байна. Энийг өөрчлөх хэрэгтэй. Нам дотроо үйлдэлцдэг гэснээс за тэр чи яг өмнө одоо нэг томцсон мажоритарууд дээр бүгдэн дээр нь харагдаж ирсэн тий. За 2020 онд бол яг зүгээр эрх баригч нам хүчээ нэгтгэх гэдэг мессеж өгөөд хоёр намын рейтингийн зөрүүг хол байсан учраас бас харьцангуй гайгүй байсан. Гэхдээ зарим тойргууд дээр тийм кейснүүд их харагдсан. 2012 онд ч бүр нөө 27% гэдэг босго тавьсан байсан. Нөө тэгээд Баян зүрх дүүрэгт тухайн дүүргийн намын орооны дарга байсан, засаг дарга байсан хүн дүүргээс сонгогдсон гишүүн хоёр, нэг намын хоёр хүн хоорондоо бүр намар нь эргэж тулаад нэг нь арчилсан нам руу орж байгаад үзчихсэн ийм тохиолдол гарч ирснийг санаж байгаа баг. Тэгээд нэгнийгээ одоо намууд хоорондоо яадаг тусдаа штаб явдаг. Энэ нь өөрөө эргээд намуудын төлөвшөлд их асуудал үүсгэдэг. Маш хортой. Тийм тэгэхээр пропорционал элемент туссан тойргийн тоо томсон тийм нэг гишүүдийн тоо нэмэгдсэн гэдэг хоёр эерэг өөрчлөлтүүд байгаад байна л да. Одоо энэ сонгуулиас эхэлж хэрэгжиж байгаа. Энийг яагаад бид нэр ингээд эерэг өөрчлөлтөж харах хэрэгтэй? Одоо манайх бол 76 гишүүнтэй одоо хүмүүс олонх нь бол парламентын гишүүд олон болоод наад бол ч худлаа олон болох гэж өөрөө орохын тулд инглиш ч юм уу их харж яриад байна л да. Гэхдээ яг би бол тэр өөрчлөлтийг эрс тэмдэж байгаа. Ер нь ч харахад одоо нэг классик бидний харж хөгжөөд байгаа парламентууд бол дандаа 400 500 гишүүнтэй. За манайхтай төстэй пост коммунист, пост социалист орнууд бол Зөв Европын орнууд бол нийт одоо Эстон, Литв, Латвич гэдэг юм уу те. Дандаа л нэг 150-аас 200 гишүүнтэй Норвеги, Скандинавын орнууд ч адилхан тийм л үүдэх юм байл л те. Давуу талуудыг авчирснаа. Одоо өмнө нь ч байх. Өнөөдрийн хүртэл ер нь манай Монгол улс бол 76 гишүүнтэй л гэж явж байлаа шүү дээ. Гэхдээ бодит байдал дээр бол 76 гишүүнтэй байгаагүй. Яа тэгэхээр хэнийг парламентын гишүүн гэж үзэх вэ гэдэг шалгуураар үзээд яг парламентын гишүүний чиг үүргийг хэрэгжүүлж байгаа та. Парламентын дээгээс сахиулж байгаа чанартай гишүүн гэж үзэх юм бол энийхээ нэг 76 гишүүнийхээ 3/1-д хүрэхгүй л хэмжээнд байна. Эн чинь бол энэ улсын хувьд бол маш эмзэг байдал. За үлдсэн нь яаж юм гэхээр бизнесээ хамгаалахдаг, эрх ашиг хамгаалахдаг та. Өөрийнхөө аюулгүй байдлын баталгааг парламентын гишүүн болсноор хангадаг л одоо тийм л хөлбөр болно. Тэрний төлөөч бизнесүүд парламент руу үнэ оруулдаг. За тэр дундаа энэ удаагийн парламент дээр ч яг адилхан бизнесүүд бол өөрсдийн хэрэг шиг хамгаалал маш олон хүнийг дэвшүүлж маш олон бизнестэй хүмүүс өрсөлдлөө шүү дээ. Яагаад тэгэхээр Монгол өөрөө эрх мэдлээр өөрсдөө хамгаалахгүй бол зүгээр тайван байж болохгүй болцсны л шинж байхгүй бизнесийн хувьд. Төрөн тайван байхгүй. Тийм бизнесийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэний нийгмийн хувьд харах юм бол үндсэндээ маш их ухарсан он жилүүд байлаа шүү дээ. Тэгэхээр бид нар болохгүй буруу зүйлийг бол хэлхэл хэрэгтэй. За өнөөдөр нийгмийн ажиглах юм бол хамгийн асуудалтай зүйл гэвэл үнэхээр буруу болохгүй зүйл байхад эн чинь буруу байж тээ болохгүй шүү дээ гэж дуурдаг хүмүүс эрс зөөрсөн байна. Дуурч чадахгүй байна. Яг тэгэхээр тэр чинь цаана нэг дарамт байна гэсэн үг шүү дээ. Магадгүй дуурснараа нэг хохирч гот байдаг юм эрсдэл байдаг.
Зөв юм байхад үнэхээр тэрийг зөв байна гэж дэмжиж явж чадхаа болсон байна те. Тэр энэ чинь л хамгийн энгийн шалгуур шүү дээ. Манай нийгэм эрхчлөөтэй байна уу? Манай нийгэм эрүүл байна уу гэдгийг хамгийн энгийн шалгуур. Тэгэхээр бол манай нийгэм ер нь жоох ухраад байна. Харахад энгийн байж болох ч гэсэн ухраад. За энийг тэнцвэржүүлэх гэж хүмүүс сүр хүчнүүдийг парламентод нэлээд бэхжүүллээ. Тогтолцооч гэсэн үр дүнгээ өглөө. Гэхдээ сэтгэл ханжуулах. Шинэ парламент үрдээ 126 гишүүнтэй болоод ирэхэд дараагийн маш том асуудлууд үлээж. За энэ юу хэлж яах гэхээр нөгөө жагсаалтаар сонгогдсон 48 гишүүн маань хэнийг төлөөлөх юм бэ? Бид нар иргэдийг төлөөлөх хэрэгтэй. За хэрвээ бид нар тэрийг хангахгүй бол энэ хүмүүс л өөрт нь нэр дэвших хэрэг болсон хүмүүсийг л төлөөлнө. Намын удирдлагаа ч юм уу. Тэгээ намын удирдлагаа болоод ер нь тэгээд квотор хувааж аваад дэвшүүлж байгаа бол тэдгээр хүмүүсээ л эрх ашигын төлөөлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө нэмсэн биш. Одоо өөр эсрэгээрээ дорцсон хохирсон юм болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн буюу ерөнхийдөө л улсын хурлын гишүүдийн хараат ус байдлыг бие даасан улс төрийн боломжийг бид нар хангаж өгөх хэрэгтэй. Өмнөх парламент дээр гарсан жишээ бол намын бүлгээр хилцээд намын бодлогоор дэмжсэн учраас одоо би ингэ дэмжиж саналаа хөөс арахгүй намын бодлогоо дэмжиж дагж гин гэж. Намын бодлого гэдэг бол намын суур одоо үзэл баримтлал шүү дээ. Тэр хүрээнд л байх шүү дээ. Тэр хүрээнд бодлогуудаа дэмжиж ивэл тэр гишүүн дэмжих. Хэрвээ тэгээд нам шийдвэр гаргаад түүнийг нь ардчилсан сонгуулиар сонгогдсон гэж байгаа гишүүд нь дагаал гараа өрөх ёстой. Эсвэл канопод арах ёстой юм бол бид нар сонгуулийг хямар хэрэгтэй. Зөвхөн хоёр намын даргаыг үргэлжлүүлэл дэр нь бараг саналаа өөрөө даалгах ёстой болно ёстой. Одоо авсан мандатынхаа канопод дараа явчих ёстой. Нэг 60 канопо, нэг 40 канопо дараа явсан. Тэр шүү дээ. Тэгэхээр бид нар энэ парламентын дархлаагаа хангаж өөрсдөө иргэдийн төлөөлөл байлгыг гэж үзэх юм бол тэр хүмүүсийн бие даасан байдлыг хангах ёстой. За яг энэ асуудлыг ярихлаар бол нөгөө намын бүлэг дээр шийдвэр гаргахад энийг даг гэж байгаа бол тухайн улс төрчин өөрөө гишүүн нь надад нөлөөлөх гэлээ гэдэг нөлөөлийн мэдүүлгийг ил тодор гаргаж тавиад ховын улс төрөө игээд олон нийтийг хамгаалтанд ороод тэр эсрүүцэх боломжтой байж энэ системч ажиллана. Тэгэхгүй л дарамтлуулаад за чи саналаа өгөхгүй л чамайг дэвшүүлэхгүй шүү дээ. Чамайг буцаагаад татна шүү. Энийг дэмж, энийг бойл гэдэг юм бол Монгол улс парламент байна гэдэгс бол ялгаагүй гэсэн. Тэгэхээр нэгдүгürt энэ гишүүдийн бие даасан байдлыг хангах гэдэг бол асарч байна. Сүүлийн үед бол улсын хурлын гишүүдийн нэр хүнд муу байгаа учраас ер нь муу байдаг учраас хүмүүс бол одоо нэг бүрийн эрхийн төтгөл зүйлэх хамгаалтгүй болох тухай ярьж байна. Бас ингэж туйлшир бол бас их аюултай. Тэ. Одоо тэр нөгөө кинонд гардаг шүү хүчүүл болон Чингис хаан. Жамхаар дамжуулж илэрхийлүүлдэг үг гэдэг. Би нөгөө Тэмүүжний дайсан болохоос Монголын дайсан биш ээ гэдэг. Бид нар бас бодох хэрэгтэй. Бид нар улс төрчид дургүй байж болно. Гэхдээ дургуйцлаа нөгөө бүтэн систем эвдэх байдлаар бол бас илэрхийлээд иж болохгүй. Гишүүдийн бие даасан байдал халтшгүй байдал гэдэг бол заавал байх хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол энэ хүмүүс чинь нэг тодорхой бүлгийн бизнесийн ч байдаг юм уу та эсвэл банкын төлөвлөлийн төлөөлөл болчих эрсдэл. Төлөөлжүүлэн барьцаалагдана гэсэн. Тэгэхээр одоо өөрт нь нөлөөлж байгаа ажилтлууд за зүгээр байгаарэ гэж хэлэх боломжтой байх хэрэгтэй тэр гишүүн чинь. Тэгжиж биднийг төлөөл. За удаах нь бол энэ дэгийн тухай бол улсын хурлын чуулганы хуралдааныг зохицуулдаг дэгийн тухай бол улсын хурлын тухайд бол өөрчлөлтүүд орсон. За энэ хуулиудаа бол шинэ 126 гишүүд бол дахиж авч үзээд дахиад хэлцэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ сая өнгөрсөн 76 гишүүн дээр баталсан хууль бол үндсэндээ цөөнхийн оролцоо хяналтын механизмыг бол их хомсон. Цөөнхийн оролцоо. Тэр дундаа нэгдсэн чуулган дээр асуудлыг хилцдэг шүү дээ. Одоо хилцэж байгаа процессыг бол нэлээд хязгаарлаад намын бүлэг болоод байнгын ороод дээр бол илүү хилцүүлэг явдаг шийдвэр гаргадаг болсон. За энэ нь зөв байж болно. Гэхдээ энэ нь хаалттай байгаа нөхцөлтөлийн систем ажиллахгүй гэсэн. Жишээлбэл улсын хурал дахь намын бүлгийн хуралдаан бол тэмдэглэл байдаг. Юу яригдсан мэддэггүй. Бичлэг байдаг. Шууд дамжуулдаг тийм. Юу болж байгааг нь мэддэггүй. Тэгээ улсын хурлын чуулганыг ч гэсэн ингээд шууд дамжуулахдаа дүрсүүдээ өгөөд дүрсээс нь сонгож дамжуулж байгаа ш. Тэрнээс биш бүх зүйлийг бас харуулахгүй. Тэгэхээр одоо яаж ч 126 гишүүний бүтэн сууж байгаа дүрсийг бид нар хардаг баймаар. Сэтгүүлчид чуулганы танхим руу ордог баймаар. Судлаачид болоод think tank институтсууд их хурлаас мэдээлэл авъя гэд хүсэлт өгөхөд мэдээлэл авдаг баймаар. За би энэ дээр их сонь жишээлээ. Манайх тэр UIH-ийн буюу одоо УХ-ийн гэж хэлж болно. Тэр сайт дээр мэдээллүүд байрлуулж байгаа. Энэ гишүүн ямар хуулийг дэмжсэн юм бэ? Ямар дээр нь татгалцсан юм бэ? Ямар хууль санаачилж ажилласан юм бэ? Хэдэн үеийн эрсдэлтэй байсан юм бэ та? За тэрийг нь харах гээд улсын хурал руу бид нар хүсэлт явуулдаг. Мэдээлэл өгөхгүй одоо 2 жил өгөхгүй явж байгаад өнгөрсөн жил бид нар нөлөөлөл ажил болгож байгаа давсан. За тэрнээс гадна намын бүлгүүд рүү одоо бид нар албан бичиг болгох хариу ирдэг. Улсын хурлын 74 гишүүн рүү бид нар
мэдээллээ нягтлаад одоо таныг ямар хууль санаачилж ажилласныг чи иргэд мэдэхгүй байна. Тэр мэдээллүүдээ нэгдсэн байдлаар өгөөч гэж өсөлт өгөхөд 74 гишүүн байсан баха тухайд бүр эрэхтэй. За хэдээс нь хариу ирсэн гэж бодсон. За. Ердөө нэгэн гишүүнээс мэйлээр хариу ирж ажиллаа. Өөсөө. Тэр чинь хуулаараа тэнд албан бичиг очиж байгаа бол заавал хариу үүрэгтэй. Тэгчгээд ийм байгаа нөхцөлд өөрсдөө иргэдийн төлөөлөл тэдний төлөөлж ажиллаж чинь тэдний эрхт үйлчилж чинь гэж ярих бол ямарч боломжгүй. Нэг албан бичиг тарихгүй шүү дээ. Мэдээлэл өгөхгүй хаалттай. Тэгэхээр бид нар цаашдаа парламентыг тэр дундаа одоо бол энэ намын бүлгийн хуралдааны үйл тод болгож тэмдэглэлтэй байлгаж иргэд өөрсдөө бүрэн хянах боломжтой байна. Манай байгууллага бол яг энэ чиглэлд бол гишүүн тусвар дээр одоо үнэлгээ гаргадаг иргэд хянах боломжтой талбараар парламентын институцийг бэхжүүлэхийн тулд бол цаашд үргэлжлүүлээд хийхээр зорж байна. Тэгээд цаашлуул энэ чиглэлд ажилтдаг иргэний нийгмийн байгууллага, судалгааны think tank-ууд бол одоо бичиж төгсөж гисэн. Маш жоохон сул байна яг үүндээ. Академик салбарын юм бол энэ рүү орж ирэхгүй байна. Жохон бодлогын төвшөнд нөлөөтэй ажиллаж чадахгүй байна. Гэх мэтчлэнгийн асуудлууд яригдана. Тэгэхээр яг эрх парламентын хувьд бол би ил тод байдал сайжрах, гишүүдийн бие даасан байдлыг бэхжүүлэх гэдэг бол эвсчихгүй шүү дээ. Эвсчих юм бол энэ хүн одоо тэр чигээр утга алдна. Яг суудлын процентоор нь авч үзэх юм бол энэ баг түүхэнд нэлээд тэнцвэртэй парламентуудын нэг баха. Ер нь тийм. Би яг нөө 76-аас өөр болцсон болохоор шууд жишчилж мэдэхгүй байна. Яг 2004 оны парламент бол яг эхний үр дүнгээрээ шууд адилхан судал авч ирсэн байгаа. 12 онд бас олон гараагүй. Тэрийг тооцох юм бол тэр хоёрыг тооцох юм бол их тэнцвэртэй парламент бүрдэж их шиг байна. За ер нь тав тэр ярилцах хэвээр цаг бол нэлээд төгсч байна. Одоо дуусахад. Тэгээд одоо энэ парламентын асуудал дээр одоо сая нэг хувь гишүүний асуудал их тийм хүчтэй импакттай авах гэдэг шүү дээ. Түрүүн хэд хэдэн удаа дурддагдлаа. Парламентын ямар ч гишүүн бүх ард түмний төлөөлөх чадвартай байх хэрэгтэй. Одоо хамгийн ахмад эрэгтэй гишүүн хамгийн одоо 18 настай эмэгтэй хүнийг жишээлбэл төлөөлдөг байх хэрэгтэй гэж ярьж байна. Манайханд байдаг нэг өнцгөр нь болохоор хүүхдийн эрхийн асуудал ярихаар за эмэгтэйчүүд яагаад урахгүй, эмэгтэйчүүд яач бол гэх юм. Эргээд дахиад нэг чухал асуудал нь эргээд одоо бид нэр ингээд улс төрийг арай ойроос ажиглаад харахад одоо олон коррупт гişүүд байна л да. Сая бас яригдлаа шүү дээ. Одоо багцалчдаг, базчдаг. Одоо 76 гишүүнтэй парламентод засгийн газрын одоо 20 гишүүн байгаад байхад үндсэндээ 4/1 засгийн газрын гишүүн болоод өөрөө баг тэр засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэж чадахгүй засгийн коноп, ерөнхий сайдын коноп ч юм болж байна. Тэгвэл одоо та сая ярьж чинь тэр нөгөө нэг листээр жагсаалтаар орж ирж байгаа 48 хүн. За ялангуяа ардын намын жагсаалтаар орж ирж байгаа хүмүүс бол улс төрийн туршлага огт байхгүй хүмүүс гэж ойлгогдож байгаа. За яг засгийн газрын гишүүнээр ажиллаж ирсэн нэг хүн орж ирж илээ. Бусдаар бол өмнө их хуралд байсан хүн байхгүйсэн баг. Тэгэхээр энийг бид нар хувь өөрийнх нь коноп байлгах хэрэгтэй болохоос биш. Одоо намын даргын юм коноп байлгаж болохгүй л хэлэх гээд байна те. За тэгвэл тэхийн тулд бид нар одоо таавал ингээд тухайн хүндээ шахалтанд өрчсөн бол гаргадаг тийм тогтолцоог бүрдүүлэх гэдэг ч юм уу юм байна л та. Надад бол наа чинь жоохон яг манай байгаа бод тогтолцоог харахаар боломжгүй юм шиг харагдав. Энэ хүмүүс чи эргээд 2028 онд гэх юм болмоор байна шүү дээ. Угаасаа л байгаа асуудал нь ялангуяа эрх баригч нам бол харьцангуй хаалттай. Дотоод тэрүүл зодоо нооч нуудаг. Тэр нь бас зарим талаараа их гоё харагддаг. За бас авууштай эрэг юмнууч байгаа л да тиймэрхүү үйлдэл нь. Тэгэхээр тэрийг бид нэр яг ингээд бодтоор хараад яхад одоо яах ёстой. Энэ жагсаалт гэдэг зүйлийн нэг сул тал нь одоо эргээд нөө туршлахгүй хүмүүс ороод ирэх юм бол энэ хөө. Тийм. Ер нь бол жагсаалтад өөрсдөө хүчтэй улс төрчдгийг оруулах хэрэгтэй байхгүй юу? Ер нь зарчмын төрч биш хүмүүс байх хэрэгтэй гэж хүмүүс бодоод байгаа шүү. Тийм биш. Хүчтэй улс төрчд байх хэрэгтэй. Тий. Өөрөлдвөл үндэсний хэмжээнд зөвшөөрөгдсөн. Үндэсний хэмжээнд өвлөн зөвшөөрөгдсөн хүчтэй. За яг үндэсний хэмжээнд биш юм аа гэхэд тэр хүмүүс ядаж өөрийнхөө талбарт нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд юу хийж исэн бэ гэдгийг нотлсон хүмүүс байх хэрэгтэй. Тий. Одоо хамгийн одоо хөгжилтэй ч хэмээр юм уу зүйл нь бол энэ хүн одоо яг юу бодож санддаг хүн бол гэж мэдэхгүй хүмүүс орж ирж байна шүү дээ. Яаж олон нийтэд тэрийг ингэж гаргаж байгаа. Тэр чинь бол манай парламентыг бол сул талал гэж хэлнэ. Өнөөгийн хувьд бол тэр хүчтэй парламент улс төрчд ороо за магадгүй эсвэл бодлогын төвшөнд ажиллаад тойрогт очихлоор сонгогдож чаддгүй те. Нөгөө юм амлж чаддгүй. Хүмүүсийн учрыг олж чаддгүй те. Попорч чаддгүй хүмүүсээ нам бодлоор оруулах шүү дээ. Энд чинь нөгөө л намын төлөвшлийн асуудал. Намдаа их юм хийсэн ч юм. Тийм. Монголын нөхцөл хэрэгжид хэцүү байж магадгүй. Гэхдээ бид нар тэрийг хэрэгжүүлэх гэсэн үнд ядаж боломжтой хувилбарыг нь улс хурлын тухай хуулийн дээрээ, дэгийн тухай хуулийн дээр заавал оруулж өгөх гэсэн. 2012 оны жагсаалтыг тийм байсан те уулна. Аль намын жагсаалтыг даргалан толгойлол гинсэг. Яг энэ жагсаалтаар орж исэн хүмүүсээ харах юм бол одоо ардчилсан намын жагсаалт нь бол ардын намын хажууд улс төрчд байгаа юм л та. Туршлага чадах хувьд бол зөв буруу гэж хэлэхэд хэцүү.
Тэгвэл яг олноос мандат аваагүй бүр одоо өмнө сонгуульд өрсөлдөлтөө яг бизнесийг төлөвлөх юм уу тийм хүмүүс бас байх нь байгаа тийм. Тэгэхээр одоо парламент өөрөө өргөн үрээтэй сэдв. За одоо Оросын дүүм гээл тэгэхэд 450 гишүүнтэй хаваа гэж байна тийм. За хятадын ардын хурал гэхэд 2970 гаруй гишүүнтэй 77 байна уу гишүүнтэй. Тэгээ энэ дунд Монголын 126 гишүүн сууж байна тийм. Тэгэхээр бид нар энэ хит процесстэй бас хөтлөгдөж харахгүйгээр бид нар ямар хүрээлэл дундтай ямар парламенттай байгаа. Тэрний чадах бэхжиг нь ерөөсөө бид бүгдийн нийтлэг эрх ашиг гэж харах хэрэгтэй. Тэгээ тэрийг бүрдүүлэх хамгийн чухал зүйл бол бид нар энэ парламентын институцээ тортож сайжруулах хэрэгтэй. Парламентын институц бол төсвөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Парламентын ажилчид нэмэгдэхэд бид нар нэг тийм гороодох зүйлгүй. Яг тэгэхээр тэр чинь тэндээс хэмнээд бид нар илүү их юм хожихгүй. Тэгэж үргэлжлэн төсөв бол байж болохгүй. Гэхдээ жишээлбэл одоо шинэ сонгогчоо 126 гишүүний туслах зөвлөхүүд ямар хүн байна гэж бид нар харахад хэцүү шттэ. Найзуудыг авчраа тавьчих болохгүй. Эсвэл сонгуульд нь ажилтдаг хүнээ тойрогт нь очиж дараагийн сонгуульд хэрэглэх хүмүүсээ эсвэл сонгуулийн кампанид ажилтан зүтгэсэн хүмүүсээ тавьчих. Гэтэл энэ хүмүүс чинь парламентын институцэд ажиллаж чадах хүмүүс муу юм. Хууль тогтоох үйл ажиллагаанд зөвлөж чадах хүмүүс муу юм. Одоо хууль тогтоомжийн дэг ёсоо ойлгох юм уу наацхан те. Гэдгээс ахуулаад эн чинь өөрөө төсөвтэй чадвартай байх хэрэгтэй. Ажлын албат нь тэр дундаа байнгын хороодын дэрэгдэх ажлын албууд байнгын хорооны нэгжүүд бол үнэхэрийн чадвартай байх хэрэгтэй. Бас бүлгүүдээ тэнд одоо ямар ч одоо муу нөхөртэй сохор азар гишүүн болоод ороод ирсэн ч бай. Тэндээс муу хууль гарахааргүй хэмжээнд тэнд одоо тэр дундаа байнгын хороо бүлгийн ажлын алба бол үнэхэрийн чанартай байх шаардлагатай болж байна. Тэгэхээр бид нар тэрийг чадваржуулах юм бол бидний нийтлэг эрх шиг гэж харах хэрэгтэй. Ер нь бол бид нар энэ улс төрийн намуудыг сүннөөд мөхөөд мяарахт нэг баярлаад алгаад чадах юм байхгүй юм. Яг тэгэхээр тэд нар бид нар тэрийг хортой. Тэгэхээр ардын намын институцийг бол бид нар илүү арчилсан байж бэхжих нь бол бидэрт ашигтай. Арчилсан нам эвлдэж нэгдээд нэг учраа болоод явах нь бол ашигтай. За хүн нам дотоод арчлаа зайлшгүй сайжруулах шаардлагатай гэж. Тэгэхгүй бол нэг хөлбөр дээр очиж өмнөөс нь ажлыг нээж өгөөд эсвэл 8 хайлцдаг нэг хэрэгсэл байгаад их юм бол энэ бол дахиад иргэдийн итгэлийг нэмж авахд хэцүүтэй. Тэгэхээр энэ намууд бол бэхжих нь бол бидний одоо бидний нийтлэг эрх шиг. Парламентын институцээ бэхжүүлэх нийтлэг эрх шиг. За урт хугацаанд авал бид нар сонгогчдынхаа боловсролыг дээшлүүлээд нэг жоохон чадвартай сүрхий болох нь бол бидний нийтлэг эрх. За энийг л харж яваасаа гэж үзэж За байна. баярлалаа танд. Тэгээд та өөрөө сая хэллээ парламент өөрөө их тийм өргөн үрээтэйс гэдэг. За гэхдээ ер нь та бүхэн ярилцсан санаа дурдсан баг. Та сая сүүлийнх дээрээ бас чухал хэллээ. Парламентыг одоо гишүүдээ үзээ ядаад парламент гэж хэрэггүйгээл энэ бол биднийг эвлэгүүдлийн маш том эрсдэл рүү хөтлөнө. За би өөрөө гадаад дуудлагын чиглэлийн хүн учраас гадаад дуудлагын хөвч гэсэн том сорилт руу, том шахалт руу бидний хөтлөнө. Тэгэхээр энэ парламентын намуудыг бэхжүүлэх, за энэ тэнцвэр хангагдана гэдэг бол чухал зүйл ээ гэдгийг бас дахиад дурдах зүйтэй байна. Таны судалгааны ажилд цаашдын судалгаанд амжилт хүсье. Баярлалаа танд. Баярлалаа. Зөрчил гэдгийг ер нь бол бид нар муу зүйл гэж харах болох хэрэгтэй шүү дээ. Тийм, яг үнэ. Маш чухал чиг үүргийг бас энэ маань хэрэгжүүлж яадаг гэдгийг анзаараасаа гэж үзлээ. Баярлалаа. Баярлалаа үзэгчтэй. Global Talk нэвтрүүлэг та бүхэнд хүрэлээ. Эх 7 хоногт иргэд болцъё.